дэлхий гадаргуугаасаа нарны дотроосоо цөмийн дулааны тэжээл авч байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрцгийн аль ч гадаргууд очоод өрөмтгөд гаднаа ямар ч температуртай байсан 2.5-аас 3 метрээс доош тогтмол 0-оос 8 хэмээн дулаантай байдаг байна. Үүнийг дулааны насоос ашиглаж халаалт үйлдвэрлэнэ. Дулааны насоос энэ хэмийг 10 дахин нэмэгдүүлдэг. Яг энэ зарчмаар 640 хүүхдийн суудалтай нийслэлийн 122 дугаар сургуулийн хичээлийн байр халж байна. Эднийх 2019 онд байгаль орчин аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр газрын гүний дулааныг ашиглах болжээ. Суйрлуулснасаа хойш эдийн засагт хэмнэлт гарч эхэлснийг сургуулийн захирал ярьлаа. За түүхийн өрсөлдүүлж өрөөнд цуухай ажиллуулж байхад бид нар сард одоо 20-с 23 сая төгрөгийн өртөг гаргадаг байсан, зардаг байсан бол за газрын гүний дулааныг ашигласнаас хойш сард нэг 9-с 11 сая төгрөгийн өртөг нэг дахин одоо хэмт юм өртөг зарж ажиллаж байгаа. 200 орчим метр квадрат талбайг халаахын тулд 120 метрийн гүнтэй 24 ширхэг цооног ухаж суйрлуулжээ. Туршилтаар суулгасан учраас засаж сайжруулах ажил бий. Одоогоор 50 хэмээн дулаан ялгаруулдаг. Өвлийн эд оргил ачааллын үед сургууль чадлын дутагдлалд ордог учраас нэмэлтээр уурын зуух ажиллаулдаг. Гэхдээ өвлийн 3 сард нэмэлт дулаан хэрэгэлдэг. Бусад үед дулаан өөрсдөө үйлдвэрлэж дулааны зардлаас бүрэн ангиж иржээ. Ажиллагаа маш их багтаа. Өөрт нь бол янз бүрийн тийм эвдрэл гэмтэлгээд байх нарийн ширээ юм бол байхгүй. Ялангуяа хавар нэг 3 сараас 5 сарын 15 хүртэл намар 9 сарын 15-наас 11 сарын 15 хүртэл ямар ч ачаалал янз бүрийн одоо үнэсний хог тортог энэ төр янз бүрийн байхгүйгээр сайхан цэвэрхэн ажилдаг халдаг байгаа маань. Газрын гүний дулаанаар халаалтын асуудлаа шийдсэн шийдэл энд байна. Энэ сургууль 2019 оноос өмнө бараг 7 хоног 10 орчим тонн нүүрс хэрэгэлдэг байсныг бидэнд ярьлаа. Шинээр баригдах сургууль цэцэрлэг албан байгууллагыг яг ийм технологиор газрын гүний дулааныг ашиглаж халаалтын асуудлыг шийдэх боломж манай улсад байна. Ийм технологи суйрлуулахад анхны өртгөн өндөр, ойролцоогоор 700 саяас тэрбум төгрөг. Гэхдээ нэг суйрлуулчих бол жил бүр зарцуулдаг дулаан цахилгааны зардлаас ангижрах боломжтой. Ийм технологи суйрлуулсан албан байгууллагууд хөнгөлөлт эдлэх хүсэлтэй. Тэгвэл төр яаж үүнд анхаардаг вэ? Бид эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа. Ямар дэмжлэгүүд одоогийн нөхцөл байныг бол гайл нөтийн татвараас сэргийлэгч мөчийн тоон төхөөрөмжийг чөлөөлсөн байж 16 оны засгийн газрын тогтоолоор тэрэнд нарны дийлэгцүүд юу гэдгийг сэргийлэгч мөчийн бүхэл тоон төхөөрөмжүүд гайл нөтөөс чөлөөлсөн. За дээрэс нь худалдаж авах байж байгаа. За дээрэс нь одоо дэлхийн уур амьсгалын нугаан сан гэж байдаг. Тэрний одоо итгэмжлэгдсэн банкуд гэдэг хас банк, худалдаа хөгжлийн банк. За бусад манай банкуд бүгдээрээ нугаан чиглэл рүү санхүүжилт олгоод эхэлсэн байж байгаа. Тэгэхээр их бусад одоо арилжааны бизнесийн зээлээс бага хүүтэй нугаан зээлүүдийг тэр банкнуудаас авах боломжтой урт хугацаа. Өчигдөр Монгол улсын эрчим хүчний системийн оргил ачаалал 1348 мегаваттад хүрч өнгөрсөн оны мөн үеэс 146 мегаваттаар давлаа. Энэ байдал удаан үргэлжлүүл захилгаан станцад хохиролтой. Иймд сэргээгдэх эрчим хүчний шинэ их үүсвэр барих эсвэл бага урын сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан дулааны асуудлыг шийдсэн иргэд аж ахуй нэгжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.